Бэлэг хааны онгоноос 2001 онд олдсон мөнгөн буг. Тухайн үеийн дарханы урлагийн хөгжил, гоо зүй мэдрэмжийг илтгэн харуулдаг. Бүх цаг үеийн түүхэнд тахилын онгоныг бүтээн байгуулсан улс мөхөхөд дараагийн эзэнт гүрэн өмнөх улсын хаад язгууртны үлдээсэн булш бунхныг эвдэж сүйтгэдэг явдал байсаар ирсэн. Бэлэг хааны тахилын онгоныг эвдэж сүйтгэх үед уг мөнгөн буг шатаж гэмтсэн гэж үздэг байна. Ер нь бол бүтнээрээ биш бутраад унтсан байгаа нь харагдсан. Тэгээд мөнгөн буг гэсэн хэрнээ яг дундаад их тийм алтан оруулахтай юм шиг шар туяанууд бас давхар ингээ харагдсан. Тэгээд бутраад унтсан байгаа ч гэсэн одоо ингээд сайн ингээд харвал тухайн ингээд энэ олд дурын маань одоо хээ одоо ингээд одоо хэлбэр гэх юм уу тэр зүйлүүд нь ингээд тухайн үед одоо хийжсэн хүмүүсийнх нь чадвар тэр үеийн одоо урлагийн хөгжил нь бас илүү нарийн мэдрэмжтэй байсан юм уу гэж харагдлаа. Энэхүү олд ургийг Монгол улсын засгийн газрын 2003 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 124-р тушаалаар хосгүй үнэт үзмрээр бүртгэн авчээ. Энэхүү гоёмсог буугийн сэлбэр нь Монголын үндэсний музейн 2 дугаар танхимд хадгалагдаж хүн төрлөختний урлаг, соёлын түүхийг өгүүлсээр байна. Энэ үзүүр яг наашаа одоо ийм олон жилийг туулахдаа яг юу туулсан бол яг ингээд тухайн ингээд урлагийнх нь хэлбэр дүрс одоо хийц гэдэг жижиг деталь дээр нь харах юм бол одоо илүү тийм шүтмээр гэх юм уу тухайн үеийн одоо хийжсэн хүмүүсийнх нь урлагийн хөгжил нь айгу мундаг байсан юм шиг надад санагдлаа. Нэг эвэр нь хугархай, нөгөө эвэр нь 6 салаатай, гагнасгүй, нүдний цөцгий, зовх, хошуу амын дагнсан, зогдрын үсийг нарийн зураасаар сийж алтадсан. Мөн их бие, хөлний ихэнх хэсгээр олон нарийн хэрчлээ зураасаар үс хялгасыг дүрсэлсэн байна.